хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа не ни на ну Үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаасуу хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана хүүхдүүдээ. Хөгжилтэй өсгөн нэвтрүүлгээд эхлэхэд бэлэн боллоо. Амьд хүссэн, урамхай харилсан алга туршилтаар дүүрэн хөгжилтэй өсгөн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид бүхэн хуучин онон амжилт хөтөл сурлаг хөдөлмөрөөр дүүрэн үдэж ирж буй шинэ ондон ирч хүчээр дүүрэн өгөхөд бэлэн болсон байна. Тийм хүүхдүүдээ. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн аз зай өгчтэй 3-ын ангийн Улбар Шарбаг. Админы зүүнгартаад нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн оюун багштай Цэнхэр бай. Хоёр багтай амжилт хүсье. Хүүхдүүдээ ингээд үг бүтээж урлаж тоглохдоо билүү? Адо билүү? Нэвтрүүлгийн 1-р үе. Нэвтрүүлгийн 1-р үеийг мэдэх хүүхдүүд ээ? Нэвтрүүлгийн 1-р үеийг сонсож харж бодох дуртай үеийг эхлүүлэхэд бэлэн үү? Цэнгэр баг байна уу? Улбар Шарбаг байна уу? За тэгвэл бүгдээрээ эхний үгийг дуу чимээний тусламжтайгаар, хоёр дахь үгийг бүгдээрээ нэвтрүүлэгт ийн тайзнаа тоглогдох жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар буюу этүүдээс олж үзэх болно. А гурав дахь үгийг бүгдээрээ хамтдаа студиуд тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ингээд нэвтрүүлгийн эхний үг 3 үгтэй нэр өгш хүүхдүүд ойлгомжтой юу? 3 үгтэй нэр өгш үү? А мөн дууны нэр байгаа шүү. Ойлгосноо хүүхдүүд ээ? За анхаараарай. Яг одоо тайзнаа үг бүтээх цаг эхэллээ. Үг бүтээгээд хогоод харж хүүхдүүдээ. Цаг дууссан байна. За сайн уу? За, үг бүтээсэн үү? За ямар үг бүтээснээ бүгдээ харцгаая. За Цэнгэр багийнхан маань гауцах ашгараа дээр гацвар хана гэдэг үг бүтээсэн байна те. Гацвархан гэдэг үг бүтээгчсэн чинь уусаг олдоогүй. Ир үсэг харагдахгүй нэ миний бодлоор. За сайн уу хэвсгэ. За юун дээр алдсан юм шиг байна. Яг гацвархан гэж үгтэгчсэн байна те болно. Тий. За сая сонссон дууг мэдэх үү? Мэдэх үү? За ямар дуу вэ? Гацвархан гэдэг дуу мөн үү? Мөн. За бүүнд нэг аялаад үзэх үү? Яаж дуулдаг лээ? Дуулж чадах уу? За гацвархан гэдэг дуу дуулж чадах уу? За тэгвэл бүгд Улбар Шарбагийнхнээс асуу те. Улбар Шарбагийнхаа маань
Гацуурхан гэдэг үгийг бол амжилттай бүтээсэн байгаа харагдаж байна. За сайн уу? Сайн. За. Яа гацуурхан гэдэг үг бүтэв? Нөгөө нэг гацуурхан гэдэг дуулаад ирсэн. Дуулаац дээ. Гацуурхан гэдэг. Дог мэдэх үү? Мэдэн цэцэр таахтаа ингэж үг бүтээж тоглолдог байсан. Оо тийм үү? Тэгээ нэг удаа үг бүтээгээд гацуурхан гэдэг үг зөв болж мэдчихсэн. Тийм болохоор гацуурхан гэдэг үг бүтээсэн. Яг зөв тэгвэл өмнө нь бас туршлагатай байсан юм шүү дээ. Сайн уу? Ямар гоё үстэй юм бэ? Гацуурхан гэдэг дог мэдэх үү? Мэдэх үү? Та нар гацуурхан гэдэг дог дуулж чадах уу? Чадна. За, үзэгчтэй бүгдээ улбар шар баяхны гацуурхан гэдэг дог сонсъё. За билнэ үү? За бүгдээ эхлэе. Хинээс эхлэх үү? Ангийнх нь хамгийн сайн дуулдаг юм бэ? Чи юу? За. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан. За баяр үргийн улбар шар баярын хөгжөөнд дэмжигчд байна уу? За гацуурхан гэдэг нь 3 үетэй нэр үг мөн үү хүмүүс ээ? Мөн үү? За тэгвэл бүгдээр хамтдаа үеэр тасалж үзэх үү? За нэг үеэр тасалж. Гацуурхан. Зөв хүмүүс ээ? За тэгвэл бүгдээ харин энэ үеийн зөв хариулт нь яг гацуурхан мөн байсан байна уу? Гэдгийг шалгаж үзээдэх үү? Зөв хариулт бол гацуурхан мөн байж өгдөө баяр үргээ. Цэгэр багийнхан маань хараахан үгээ зөв бүтээж чадаагүй ч гэсэн гацуурхан гэдэг хариултыг л мэдчихсэн тийм үү? Тэгэхээр дараагийн удаа илүү туршлагатай сайн оролцож багаараа ярилцах нь байна тийм ойлгомжтой юу? За тэгвэл эсрэгээр улбар шар багийнхан маань үгээ амжилттай зөв бүтээж багтаа 1 оног авч чадсан байна баяр үргээ. Одоо харин 1-р үеийн 2 дахь үг мөн адил 3 үетэй нэр үг шүү хүмүүс ээ. Энийг бүгдээрээ студид тоглодог жүжигчний үүдүүдлийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ алгаад шаад студид жүжигчнээ өгтаавъя. Гурван үетэй нэр үг. За бэлэн бол яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Гурван үетэй нэр үг шүү. Зэрмгийн ари өөр нэр шишээ хүүхдүүдээ. Анхаараарай. 5, 4, 3, 2, 1 цаг дуслаа. Энэ удаа улбар шар багаас эхэлцгээе. Сайн уу? Сайн. За, юу гэдэг үг бүтээсэн бэ? Маруучин гэдэг үг бүтээсэн бэ, тий? Тийм. За, яагаад маруучин гэж бодохсон бэ? Хийг бүтээсэн бэ? Ингээд зармиг идээдсэн болохоор. Тийм үү. Жүжигчин маань яг зармиг хийж байгаа нь ойлгогдсон уу? Ойлгоцсон. Ойлгогдсон уу? Ойлгоцсон. За, зармиг хийжсэн юм. За, ямар зармиг дуртай? Санахгүй. Санахгүй байна уу? За чи Би юу? тий, ямар зармиг идэх дуртай вэ? Шоколадтай юу? Сүүтэй юу? Самартай юу? Эсвэл ирээс ванильтай дуртай юу те? За чиний хувьд? Ягаад маруучин гэдэг үг бүтээсэн бэ? Юу ч гараад ирсэн те? За, маруучин гэдэг нь 3 үгтэй нэр үг мөн үү? Мөн. Маруучин гэж тасалсан уу те? Гэтэ маруучин гэдэг чинь өөрөө яг монгол нэршил мөн болов? Маруучин гэдэг чинь миний бодлоор орос үг юм шиг санагдаад байна да. Цэнгэр багийнхнаас асууя те?
За тэгээ. За сайн уу? Худалдагч. Юу худалдагч вэ? Гэнэ. Сайн уу? Сайн. Яагаад худалдагч гэдэг үгтэйсэн бэ? Зайнг авч өгсөн. Зармаг гэж бодсон. Гэтэ зармаг гэхээр 2 үгтэй болчиходсон уу? Тий. Гэтэ энэ чинь 3 үгтэй нэр үг гээд байгаа тий. Ингээд ахгүй хүмүүсд юм өгöd ахаа нэг худалдагч гэж бодсон. Ааха. Тэгээ худалдагч гэж үгтэйсэн үү тий? Тий. За чиний хувьд Худалдагч байсан. чи Миний ч гэсэн худалдагч гэж бодсон. чи болохоор яг тэгж бодсон уу? Үсээ арай өөр боталтай нөө. Жохон л өөр. Жаахан л өөр өнөө. Чи юу гэж бодож байна те? Тэгээд хүнээс зарим гав бидэрт ингээ өгөөд исэн. Тэгэхээр нь ер нь бол зармаг болон мөн байсан. Гэхдээ хүмүүст өгөөд исэн те. Ахаа тэгээ худалдагч гэж бодсон. Худалдагч гэдэг хүнээс мөнгө авчиж өгдөг шүү. Шууд үнгүү тарахарч биш те. Тэгэхээр магадгүй ямар нэгэн мэт арай өөр өгөөж магадгүй те. За анхаараарай. Улбар шар багийнхаа, цингэр багийнхаа анхаарлаа хандуулаарай. Энэ үеийн зөв хариулт нь ямар үг байсан болохыг бүгд олж мэдгэд бэлнэ үү? Зөв хариулт бол худалдагч ч биш, маруучин ч биш, мөхөөлц гэдэг үг байсан байна хүүхдүүдээ. Яасан гинэ? Мөхөөдөс гэж их гэж эсвэл маруучин гээ хийцээ. Тэгэхээр зайрмаг буюу зайрмагдах гэдэг чинь альва зүйлс дутуу үлдсэн юм хэлээд шүү дээ. Одоо шил голын ус мус ингээд нэг хальт хөлдсөн байхыг зайрмагдсан байна гэж ярьдаг байх нь шүү, ойлгосноо. Бидний нөгөө нэг идээд байдаг нөгөө сүүн зайрмагууд эдний чинь бүхэлдний дээр нэрчлэг нь болохоор яг нэрчлэг нь мөхөөлц гэж нэрлэдэг байх нь шүү, ойлгосноо хүмүүс ээ. Цаашдаа яа юу гэж хэлэх нь вэ? Зайрмаг мөхөөлц гэж нэрлэх нь шүү, тийм үү? Зөв үү? Яг одоо цэгэр багийнхан байна уу? Энэ дад улбар шар баг байна уу? За тэгвэл сайн сонсоорой. Нэгдүгээр үеийн хамгийн сүүлийн үг бол нийлмэл үг байна хүүхдүүдээ. За мөн ямар нэгэн бид бүхний үздэг хүүхэлдэйн киноны баатар гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээ бэлнэ үү? Студид тоглох үзүүлбэрийг сонирхцгаая. Салхицсан шуурга дил дотор минь шуураа намайг хичээснийг бурхан л ганц мэднэ. Тэдний буурал тэдэнд бухарал сайн охин бай үргэлж чимээрээ бай бүгдийг ноцолвол тэд үл мэднэ. Юу болоод өнгөрч үү те хүүхдүүд ээ? Яг одоо үг бүтээх цаг ихэллээ. Үг бүтээгээрэй, үг бүтээгээрэй. Хав 4 3 2 1 цаг дуслаа. За улбар шар багийнхан барин зөвсөрөө. Сайн уу? За юу болоод байна? Яг ангийнхнаг загнаад байна. Юу болсон? Уулын саяхыг Frozen гэж манай ангийнхан бичих гэжсэн. Тэгсэн өсгнүүд нь гарч ирдгүү. Зүг. Гэхдээ Frozen гэж үтгэр чинь гадаад үг болчих те. Чиний хувьд юу гэж бодож байна? Яг тийч намайг нэгэн зогсхийн уралдан зогсхийн гэсний шууд нэг нь намайг түлхээ тэнцээ зогсох уу гээд. Тийм үү. Чиний хувьд? Харин намаа найз минь аваад иргээл. Зүгээр аваад иргээл гараад ирсэн үү? За чиний хувьд? Аваад ирэл гэсэн. Гэсэн үү?
За сайн уу хоёроо. За тоо. Манай ангийнхан бүгдээрээ Frozen гэдсэн. Тийм. Гэтэ Frozen хэрэг гадаад үг болчих шүү дээ. За та хоёрын хувьд яага гараад ирсэн бэлээ? Бос нь ингээд түлхийд гаргаад ирсэн. Оо гаргаад ирсэн үү? Бас би. За тэгвэл бүгдээрээ хамтдаа Цэнгэр багийнхныг харъя те. Цэнгэр багийнхан болохоор цасан гүнж гэдэг үгийг бүтээсэн байна. Сайн уу? Сайн. Яагаад цасан гүнж гэж үгтэй болсон бэ? Нөгөө Энэ киног үзчихсэн үү? үтчихсэн. Мондөг чи үзчихсэн үү? Үтчихсэн. За. Яагаад цасан гүнж гэж тийм цасан гүнж гэдэг нэртэй юу Монгол нэр нь? Барал гэтээ би ихтэй цасан гүж юм жоохон үжиг дуртай байсан. Тийм үү. Саяхан гарсан хоёр баатрын нэрийг мэдхүү. Мэдэн. За хин ингэдэ. Ана Эса. Чи мэдхүү? Мэдэн. Ана Эса гэж бүтээгчсэн чинь цасан гүнж гэхээр нь цасан гүнж гэж. Тэгээ бас дээрс нь киноных нь нэр нь гэдсэн шүү дээ. Тий. За, Анна Элса хоёрыг хэнд нийлээд дуртай вэ? Ана. Анна дуртай юу? Чи? Эса. Элса дуртай юу? За, яагаад Мэдгүй нэ гоё санагдаад. цаанаас илүү хөөргөн санагддаг вэ? Чиний хувьд киног үзсэн үү? Үздэггүй юу? Октод ингэ наалгаар тоодгүй юу? Чи ямар хөглөг кино үзэх дуртай? Хамгийн дуртай кино гэлж. Баатарлаг. Баатарлаг нь дуртай тий? Би ч гэсэн дуртай. За, сайн уу? Сайн. Нийлмэл үг буюу холбоог мөн үү? Мөн тий. За мөн энэ киноны яг үндсэн орчуулгын нэр буюу монгол нэр мөн болов? Мөн байх те. Нэгдүгээр үеийн 3 дахь үгийн зөв хариултыг олж мэдэхэд бэлэн үү? Зөв хариулт бол мөсөн гүнж гэдэг үг байсан байна. Гэхдээ хүүхдүүд мөсөн гүнж буюу Frozen гэж байгаа те. Гэтэ би энэ үеийг цасан гүнж гэж үг бүтээсэн Цэнгэр багийнхалтыг зөвөр тооцож авмаар байна. Баяр хүргэе. Өвчнөр багийнхны тухайд юм бол уулын Frozen мөн үү? Мөн тий. Гэтэ нөгөө бид нар чинь их хэл соёлын түгээн дэлгэрүүлэх Монгол нэвтрүүлэг болохоор монголоор бичихтэй байгаа гэдэг тийм үү? Гэтэ зүв байсан шүү. За амжилт хүсье. Мондог шүү. За амжилт. Дараагийн удаа гэтэ та нар аль хэдийн нэг оноо авцсан байна шүү дээ. Ингээд тэнцэж штэ. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 1-р үед Цэнгэр баг болон Улбар шар багийнхан маань нэг оноог авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Одоо энэ нэвтрүүлгийн дараагийн үе намайг олоорой. Энэ үед багууд маань эсрэг багийнхан мэдлийг сорих үүднээс тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн байгаа. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгд хамтдаа Улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Сайн уу? Сайн. Зүгээрээ. За билнэ үү? Билээ. Сандарч байна уу? Үгүй юу. Тэгвэл хоёулаа хамтдаа Цэнгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа урьж байна. За сайн уу зүгээрээ. Санаа. За сандарч байна уу? Жаа сандарч байна уу? Аха. Номосоо уншсан уу? Уншсан. Асуулт бол мэдээж 3 дугаар ангийн сурах хүчгээс орж ирнэ шүү дээ. Тий. За танаа багийн хөгжөөнд нэмшчихэд байна уу? Яа хүчтэй харагч байна те. Одоо энэ Улбар шар багийн хөгжөөнд нэмшчихэд байна уу? Энэ үеийн дүрмийг та бүхэн танилцуулъя. Та бүхэн асуултандаа шууд хариулж чадвал 5 оноо. Шууд хариулж чадахгүй үсгнийг боломжоор ашиглах юм бол 3 оноо. Тэгэд ангийнхнаасаа тусалцсан авсан тохиолдолд 2 оноог тус авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бүгдээрээ Улбар шар багийн нууц үсгүүдийг тайснаа урьж байна. Нэг үсэг, 2, 3, 4 үсэг юм уу? Хайцангуу бас гайгүй юм те. 4 үсэгтэй хариулт байх нь тийм үү? Асуултыг хэлж өгөөч. 3 настай эр ямаг юу гэдэг вэ? 3 настай эр ямааг юу гэдэг вэ? Цагийг эхлүүлцгээе. Орон ярилцаарай. Амар асуулт юм. Одоо S-E-R-K. Тэр чинь юм чи 4 үсэг болно шүү дээ. S-E-R-K. Болцоо. Үнэн үү? Үнэн. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Тэгвэл хариулт бол Сэрэх. зөв байна баяр хүргэе. За өдөр үсгэнийг харуулъя. Үсгэний.
3 настай эр ямааг сэрэх гэсэн байна. За бид бүхэнд асуултын тайлбарыг хэлж өгөөч. 1 настай ямааг болохоор ишиг гэдэг те. 2 настайг нь борлон гэдэг тийм үү? 3 настай эр ямааг нь сэрэх гэдэг байна тийм үү? За ямар сурагчдэр гардаг вүлээ? 3-дугаар ангийн манай номын сурагчдэр. Зөв. За Цэнгэр багийнхаа яаж хариултыг ийм хурдан олж чадсан бэ? Хуучин амнаасаа уншсан чинь 3 настай эр ямааг сэрэх гэж бичсэн байсан. Тэгээд бид нэр сэрэх гэж багаараа яаж агаад сэрэх гэж хариулсан. Ямар мундаг юм. Та хэд ямаа хариулж үзсэн үү? Үгүй. Нэг газраас нөгөө газар руу ингээд явуулахдаа юу гэж хэлдэг вүлээ? Үхрийг хүч, хонь ямааг юу гэж хэлдэг вүлээ? Мэдгүй. Юу гэж хэлдэг вүлээ? Тийм, чаа гэж хэлдэг те? Чаа гэж хэлдэг байх нь шүү, зөв үү? За ингээд асуултандаа амжилттай хариулж 5 онооны эзэд болсон Цэнгэр багийнханд баяр хүргэе. Үзэгчдээ хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг одоо Цэнгэр багийн асуулт асуух ээлж. Ингээд Цэнгэр багийн асуулцах сурагчийг тайснаа урьж байна. За, одоо армины зүүн гарталд улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. Сандарч байна уу? Тандарчи. Цэнгэр багийнхан бэлнэ үү? Билээ. Асуултаа сайн бэлтгэж ирсэн үү? Та нар харин номоо сайн уншсан уу? Уншсан. За тэгвэл бүгдээрээ Цэнгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. 1 үсэг гарч ирлээ. 2, 3, 4, 5, 6, 7, 8 үсэг байна тий? Цэнгэр багийн асуултыг сонсцгоё. Малыг тогтооход хэрэглэх гадснаас уйсан сур дээсний нэрийг юу гэдэг вэ? За би нэг удаа уншаад өгье. Малыг тогтооход хэрэглэх гадснаас уйсан сур дээсний нэрийг юу гэдэг вэ? Бахад бодож хийх уус юм шиг байна те. Ааха. Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Харилт олсноо. Итгэлтэй нөө. За тэгвэл зөв хариулт бол Аргамжаал. зөв хариулт. Зөв. Зөв байна баяр хүргэе. Монголын сурах хүчээсээ уншижсэн үү эсвэл өмнө нь аргамжааг хэрэгжилж байсан уу? Яаж олж мэдсэн бэ? Номноосоо уншсан. Гэрийн даалгавраас хийсний ач тусна гарсан байна тийм үү? Тий. За тэгвэл боддоор яг хөдөө очоод аргамжаа харсан уу? Үзчихсэн үү? Мундаг харсан уу? Харж ирсэн. Ямар мундаг юм бэ? За тэгвэл бүгдээрээ Цэнгэр багийнхнаасаа асуултын хариултын тайлбарыг авъя тийм ээ? Аргамжаа гэдэг нь малаа алахгүй шөнө ийштэйш явуулахгүй хол явуулахгүй тулд мөр адуугаа дээр зүгээд Тогтоодог зүйл гэдэг байна тийм үү? Улбар шар багийнхан маань асуултандаа зөв хариулж 5 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээ 3 дугаар үе 5 таа морил. Энэ бол хөгжилтэй үсгүүд. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээ Цэнгэр багийн үсгээр наадах 3 сурагчийг тоосноо урьж байна. За бэлнэ үү? Үсгээ бичих шиг энэ голдоо зөксөж үгээ бичих шин. Тий. За. За одоо энэ үе бол 2 баг хоёулаа оноо тэнцүү байгааг мэдж байгаа тийм. Аль баг илүү олон үг бүтээн тэрнийхээ тоогоор оноо аавна ойлгомжтой юу? Энэ үеийн дүрэн бол та бүхэн 1 минутын хугацаанд үсгүүдээ ашиглаад үгээ бүтээн. 2 минутын хугацаанд ногоон таацсан дээр амьлуулсан үг болгоныхоо тоогоор 1 оноо аавна ойлгомжтой юу? Ойлгомжтой. Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа урьж байна. Хэд үсгүүн харъя? А үсэг гарч ирсэн им, ил, ин, ир, о тэгээ сүүлд нь хагас и гараад ирвүүдээ юу болоод байна тийм байна. Бэлнэ. Бидээ. Бэлэн бол цагийг эхлүүлцгээе. Ар. Яа, саш гэж үе. Ламцаа. Амтан яашгүй.
бичсэн. Бичээгүй шүү дээ. Бичээгүй. Ам бичсэн аа. Ам бичсэн байна та. Ам. Нэр. Ар. Нар. Цаг дууссан байна. За бэлэн бол 2 минутын хугацааг эхлүүлэх үү? За. Цагийг эхлүүлцгээе. Ам. Ам гэдэг үгийг авлаа. Дараагийн үг хэлээрэй. Та чөлөөлч дараа. Мал. Мал гэдэг үгийг авлаа. Лам гэдэг үгийг авлаа. Хурдан гүш үү? Ор гэдэг үгийг авлаа. Ой гэдэг үгийг авлаа. Ол гэдэг үгийг авлаа. Нэр. Ом гэдэг үгийг авлаа. Нэр. Хугацаа 2 минут шүү дээ. Нэр. Хаанч юм. Нэр. Нойр гэдэг үгийг авлаа. Ар. Ар гэдэг үгийг авлаа. Бача ихлэглэнэ ямар үг юм? Минус бонус. Ойр гэдэг үгийг авлаа. Нар гэдэг үгийг авлаа. Нор гэдэг үгийг авлаа. Нол гэдэг үг. Айл гэдэг үгийг авлаа. Хугацаа хангалттай байгаа. Ахад өгдөж болно. Ам гэж байгаа юм байна шүү дээ. Ам өөрөөлөө. Ам гэж үү? Бүтээц шүү дээ. Ом гэж бүтээц. Дэн. Цаг дуслаа. Тэглээ уулзаач. Англиар нь хийж үзсэн үү? Үзсэн. Хамгийн ихтэй 17 гэж. 17 юу те? Шүү дээ. 15 илүү. 15 баха. Та идэг хинэн тэг нарийн дээд өнгөөр ойрлоод яа. Алдаачаа. Үгүй. Сандарсан уу? Тэгээд ингээд хурдтай эднэр байхгүй бол тэгээд манай ангидаа бэлгэд бол ингээ манай ангийнхаа эднэр нэг сайн эднэр гүйхгүй хөгжил эднэр байхгүй байсан болохоор сайн эднэр оноо ихийг авахын тулд тэгэж аваа. Тийм шүү дээ тий. Тэгээ найзууд нас яг үснээр сонсохгүй байгаа болохоор бүр тэхээс өөр аргагүй байлаа шүү дээ. Тий. За манай ганц эрэхтэй бэ үсэг ямар вэ? Үе. Мэр гэж За. тэгээд би ан гэж хэлчихсэн чинь ойр гэж хашаагаад аныг тооцоод Тийм байх тий. гэж болохгүй. Ямар үг вэ нэгнэ? Ингээд ахгүй. За. Ан гэж үнэн ингээд анги дээрээ бичих зүү гэдээ асан болохоор ингээд бичсэн байхгүй юу? Тийм шүү дээ. Гэтэ та яг тайзан дээрээ ан гэж бас амьлуулах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгжээж оноод үгүй. Үгүй намайг ан гэж хэлчихсэн чинь ч ойр. Тий давцсан байхгүй. Тэгэхээр нэг нэгээрээ хэлсэн бол шалгах болно. Өөр ямар үг хэлсэн бэ? Өөр нээл. Бас мойл гэж бас болоод болохоос мэн тий. Зөндөө олон боломжууд байгаад байсан байна тий. За яг ингээд тайзан дээр гарч ирээд үг бүтээгт ямар байд юм бэ? Гоё. Гоё нэ. Аха. Сандарсан уу? Сандраагүй. За оовсыг ямар үгэнд оролцсон бэ? Тэгээд ёо Ойр гэдэг үгнүүд оролцсон тий. За энэ үсгийн хувьд ямар байсан бэ? Дэжгүй. Дажгүй байсан уу? Ангита бэлдснээс шиг тайзан дээр гараад ингээд бэлдэх хоёрын ялгаа нь юу юм шиг байна? Юу жоо төстэй байсан. Төстэй байсан уу? Нэг сандраагүй гайгүй байсан уу? Тоосон сандарсан. Цэгэр багийн хөгжөөний жишээд байна уу? За цэгэр багийн тэгвэл 3 дугаар үед нийт хэдэн үгийг амжилттай зүг бүтээсэн бэ бүгд харцгаая. За шалгая. За цэгэр багийнхан маань нийтдээ 3 дугаар үеэс ам, мал, лам, ор, ой, ол, он, нойр, ар, ойр, нар, нор,
айл гэсэн нийтдээ 13 үгийг амжилттай зөв бүтээж багта 13 оног авч баяр хүргэе. Улбар шар багийн үсгээр наадах хэлж. Ингээд улбар шар багийн үсгээр наадах 3 сурагчийг тайснаа өрж байна. За сайн уу. Тарам. Цэгээ. Оп. Та. За сандарч гэнэ залуус. Одоогийн байдлаар цэгэр баг 13 оног авчаад байна. Та тэгэхээр 13 оног хамгийн багт авах ёстой. Магадгүй түүнээс илүү оног авч иж нэвтрүүлгийг яалагч болох нь шүү, тийм үү? Ингээд та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа өрж байна. Х үсэг, З үсэг, А, С, Т, хагаси, О. Эдгээр 7 үсгийг та бүхэн 1 минутын хугацаанд самбар дээрээ үг бүтээгээд 2 минутын хугацаанд ногоон тайсан дээрээ амьдлуулна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Тас. За цаг дууссан байна. Одоо харин 2 минутын хугацааг эхлүүлэх бол энэ бол ногоон тайсан дээр амьдлуулах үе. Цагийг эхлүүлье. Ногоон тайз. Барьсуулаарай цаг суушигдсан шүү. За ах гэдэг үгийг авлаа. Цас гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. Марса байхгүй. Ас гэдэг үгийг авлаа. Цэ. Ногоон тайсан дээр. Марса гарч. Хат. Марса урдан гар. Би яах вэ? Марса. Хат. Цэгаа ингэ бүтээ. Зү. Цэ гэдэг үгийг авлаа. Хат. Асгэбэ. Ногоон тайсан дээр шүү. Зах гэдэг үгийг авлаа. Хац гэдэг үгийг авлаа. Иесус нүгэл талаар. Сой гэдэг үгийг авлаа. Аз гэдэг үгийг авлаа. Хэвсгэн урталтаа. Хэвсгэн цаанаа гараад аавсан болоо. Хийсүү барьсуу. Хас гэдэг үгийг авлаа. За самбраа өгөөрэй. За улбар шар багийнхан байна уу? Үзэгчдээ энэ үеэс улбар шар багийнхан нийтдээ хэдэн оноо цуглуулж чадсныг бүгдээ хамтаа харцгаая. 3 дугаар үеэс улбар шар багийнхан маань нийтдээ ах, цас, ой, ас, цай, зах, хаз, сой, аз, хас гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Яасан бэлтгэл дундуур байгаа мó? Ангидаа бүтээж үзсэн үү? Бэлтгэл жоохон дутуу оролцсон байж магадгүй юм байна те. Одоо ингэж нэг гуруулаа гой амьсгаагаа аваа гарч. За ингэж нэг харах юм бол өөр ямар үг бүтээж болох боломжтой байсан байна. Чи ямар үг бүтээсэн бэ? Хас гэж үг бүтээсэн үү те? Эсрэгээр найзуудаас нэг асууя те. За, сайн уу Овсгэ? За. Үг бүтээгт ямар байв? Гоё. Гоё яснаа. Хагасын үсэг ямар үгэнд оролцсон бэ сая?
Ой гэдэг үгэнд орсон. Цай гэдэг үгэнд орсон тий. За, Цэвсгийн хувьд ямар байв? Гой. Гой байсан уу? Цас гэдэг үгэнд орсон тий. Бас хамгийн гоё үг шүү дээ. Одоо ч шинэ жилээр чинь цасгүйгээр бас төсөөлөхий аргагүй тий. Одоо ч гэсэн гадаа цас орж ийн тийм үү? За, Аасгийн хувьд ямар вэ? Хамгийн их хөдөлгөөтэй харагдлаа шүү дээ. Дандаа аавсаг гэж дандаа бүх үгэнд аавсаг ороод дандаа цааш дандаа гүйсэн. Сандарсан уу? Яг нэг ногоон тайзан дээр гарах уу, улаан тайзан дээр гарах уу, өгүүлбэр зөв уншигдах байрлал гэл айгүй асуудалтай зүйлүүд их гарлаа тий. Магадгүй ангидаа нэг хэд бэлдсэн байсан бол арай туршлагатай байх байсан байж магадгүй тийм ээ. Тийм. За Зевсгийн хувьд ямар байв? Өнөөдөр уул нь их гоё байлаа. Гэхдээ манай ангийн энэ 3 хүүхэд илүү олон үг бүтээх боломж илүү байсан. Ярилцж байхдаа хурдан ярилцаад хийгээд болох боломж байсан. Гэхдээ тэгж хийгээгүй учраас жоохон харамсалтай. За яах вэ? Нэг удаа юм нэгээр дуусахгүй шүү дээ. Дараагийн удаа өшөө илүү гоё гайхалтай өгнүүдийг бүтээгээ зөндөө олон зүйл хийн ш тийм ээ. За Хевсгийн хувьд Уг нь л манайх ялах байсан даанч. Хугацаа нөгөө жоохон хурдтай болохоор амжаагүй. Жаахан багийн ажиллагаал дутчихлаа тий. Тэгээс би ч гэсэн бас танай ангийг танай сургуулийг бас нэлээ мундаг оролцсон гэж бодож байна хувьдаа. Манай ангийнх нь нөгөө нэгч бэлдэх зав гараагүй. Хичээлэгтэй байсан болохоор тий. Одоо нөгөө шалгалт бас их тулцсан байгаа бах тий. Гэтэ ямар сэтгэлээр унаагүй сте. Шинэ жилийн баярын төргий. Ойлгосноо. За гоё тврий. Яасан бэ? Яга үйлцсэн юм. Битээ өдөрөө за. Ойлгосноо. Зүгээр шүү. Зөвхөрөө. Миний бодлоор сайн байсан гэж бодож байна. Зүгээр за. Юм чинь нэгээр дуустгүй байхгүй ойлгосноо. За, битээ за. За зүгээр за. Ялхаасаа илүүтэйгээр эндээс сэдвүүлэг туршлага олж авах нь чухал байхгүй тий. Дараагийн удаа ангаараа тэмцээнд орохдоо хоорондоо ойлголцдог болчлоо ш тий. Хин нь юундаа сайн блэ гэдгийг бидүүлээ мэдээд авчлаа гэсэн үг байхгүй ойлгосноо. Ингээд тайснаа 2 багшигаа урьж байна. Алгаж шуугтаа авцгаана уу? Яа. За сайн бацгаана багшраа. Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тайзны ард одоо хүүхдүүдэд хүлээж суухад их сандарч, догдолж, өмнөөс нь гараад одоо өсгийг нь бүтээгээд өгчмөр санагдаж байлаа. За тэгээд манай хүүхдүүд ерөнхийдөө бэлтгэл муутай ч гэсэндээ өөрийнхөө хэмжээнд одоо хөгжилтэй хөөртэйгээр нэг өдрийг өнгөрүүллээ. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ямар ч тач бэлтгэлгүй орсон гэхэд хүүхдүүд маань сайн байна гэж дүгнэхээр багшийн зүгээс тэгээ хүүхдлийн болсон сандраад тэгээ хүүхдээ хүлээх тайзны ард байх юм цаг бол урт байлаа. Хүүхдүүдийнхээ өмнөөс гараад бүсгийг нь олоод өгчмөр тэгээ зөндөө олон одоо тэр сая сүүлийн шатны тэмцээн дээр бол маш их юм ингээд одоо нөгөө морио ийсэн ячгэл байлаа. Тэгээд ялтчгүй хүүхдүүд өөрсдөө сандардсан байна. Тэгээд зүгээр амжилт зүгээр өөрсдөнд нь дурсамж бүтээж байгаа. Тэглээ хамгийн чухал зүйл нь дурсамж бүтээж байгаа учраас манай ангийнхан чадсан баярлаа. Тэгээд шалтаа өгчтэй ойлгох гадах шиг байна. Бүгдээрээ сайн байж чадсан 3 агийнхан. За ингээд мэдээж манай нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ өрөөтэй Анд хэвлэлийн газрын хамт бол оролцдог лээ. Ингээд та бүхэнд Анд хэвлэлийн газрын хагч нараас нэг ийм сайхан номын бэлэг явуулсныг дуулгахад таатай байна. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай багш нараа. Ингээ гоё номын бэлэг гардуулъя. Анд хэвлэлийн газрынхаас гэж байгаа шүү. Яг энэ тайзан дээр манай өнөөдөр оролцсон нийт хөгжилтэй өсгүүдийн бүгдийг нөрж байна. Тайзан дээр гараад ирээ хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ тэмцээн дууссан чинь гоё дууч бүжиглэх үү? За тэгье. Тэгвэл бидэнд хөгжим. За урагшаараа хүүхдүүдээ. За тэгээ гоё нийлээ зогсчих болно шүү. За урагшаа. I'm not that easy to tame. You should see me in the days lights on my tears. За гоё нийлээс манайха ишөө гоё. Every time the feeling kicks in, I might stay through the night. Bet you get it now. Rock that didn't. Хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэд 3 үеийн турш үг бүтээж тань мэдхүйн асуултанд хариулсны үр дүнд Цэгэр багийнхан маань нийтээ 19 оног авч удсан бол Улбар шар багийнхан маань 16 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд дараагийн дугаар уулзлаа баяртай. Энэ бол хөгжилтэй өсгөө.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе.